Оржигон овогт нямын дуламжав. Миний туулсан амьдралын зарим дурсамж номын хэсгээс. Би 1950 оны хавар аймгийн намын хороонд ажилладаг авгах ядам сүрэнд захиа бичиж, түүнд намайг Улаанбаатар хотын аль нэг сургуульд явуулж өгч туслахыг хүслээ. Тэр үед би багийн залуучуудын ахлагч гэсэн үүрэгтэй. Хийж гүйцэтгсэн ажлаар маруухан. Ер нь хийх ажиллаж байхгүй, юу хийхээж сайн тоймлохгүй. Харин багийн хуралд заавал оролцдог албатай байсан юм. 8 дугаар сард багийн ээлжийн хурал болж би очив юм л да. Сумын төлөөлөгчөөр дэлгүүрийн худалдагч Даш гэдэг хүн иржээ. Дашгүйгээр аймагт байдаг буурлахаас надад захиа ирсэн байна. Энэ чи аваад яв гэлээ. Задлаад үзтэл хуучин монгол бичгээр бичсэн захианд чи сургуульд орох бол яаралтай аймагт ирж хотоос ирсэн Шарав гэдэг багштай уулзаж шалгалт өг. Хэрв шалгалтанд тэнцвэл миний араас хотод очиж надтай уулз. Би яаралтай ажил гараад хот явах боллоо. Тэнд нэлээд хэд хонох байхаа гэсэн байл. Тэгээд араас нүргэлжилүүлэн хэрв надтай уулзах бол би намын төв хор хаваар байх болно гэж загсан байл. Би загталд бичсэн зүйлийн агуулгыг сумын төлөөлөгч багийн дарга нарт хэлж чөлөө аваад гэртээ давхиж хараад аав, ээж, эмэг ээж нарт захиаг уншиж өглөө. Гэтэл аливаа юмд буйртай ухаалаг ханддаг аав минь нэлээн удаан тамхиа татаж дуугүй сууснаа. Чи тэгээ өөрөө явахаар шийдсэн юм уу гэж асуула. Би тийм ээ, сургуульд явуулж өгөөч гэж буурлахад захиа бичсэн юм гэлээ. Тэгтэл ээж минь хүүгээ хоол юмд явчихаар ээж нь санана. Миний хүүж гэрээ санана байх та гэж хэлээд нулимс сунгаж байлаа. Эмэг ээж минь би хүүгээ хоол явахаар санаад сууж чадахгүй хийцүүдэндээ гэд уйлж байна. Эгч бас л тогоон нэрсэн харагдана. Тэгж байтал аав тамхиа ойр ойрхон нэрж утаа байгуулж байснаа. За миний хүү өөрөө явъя гэж байгаа бол явдөө. Энэ жил гачигдлаар цэргээс чөлөөлөгдсөн. Ирэх жил түүнээс цааш дахиж чөлөөлөх ч юм уу, үгүй ч юм уу яаж мэдэх. Ер нь тэгэд хэдэн жил чөлөөлөгдөх билээ. Явсан дээрээ. Ах чи түргэн иргэж гисэн байна. Авч явах юм а бэлдээ. Цаг алдаад яхав гэж төс тос хэлснээр асуудал шийдэгдлээ. Аавыг ингэж хэлэхээр нь миний баярлсан ч гэж тоомгүй. Тэгээд гэр дотроо зөвлөлдөж хэзээ явах, аймагт хэн хүргэж өгөх, замд ямар хоол хүнс хэрэглэх, хотороод хинээд буух, тэр хальд юу аваачиж өгөх, одоо өмсөж явах өвөл ямар хувцастай өвөлжих вэ гэх мэтийг ярилцаж тогтлоо. Юуны өмнө би сумын төв орж захиргаанаас зам явах бичиг хийлгэж авчирлээ. Ээж, агя, эмээ ээж нар хамтарч шүн өдргүй суугаад цуушин хурган дотортой сайхан даавн дээл хийж өглөө. За тэгэд нэг хонь муулж ихэнх махаар наав шууц хийж замдаан эдгэж үлдсэн махын чанж өглөө. Мөн шар тустай зөндөө их боорцог хийж өрөм ааруултай савлаж бэлтгэлээ. Энэ бүгдийг том гэгчин ширэн богц шуум азанд хийж ганцгалж, эсгийн өмстой Монгол гутал даавуу өмд жигүүн тэрлэг өмсөж шар дурдан бүс бүслэн мордож билээ. Аав хөгшин залуу хоёр ээж агийн нар намайг үнсэж араас сүү өргөж үдэж мордулсан юм. Тэгэд намайг аймаг хүртэл хөргөн ах маань хөргөж өгөхөөр хамт явсан. Аймаг хүртэл 200 км зайтай учраа бид уйж гооруулсан хөдөлгөөн сэлгэж унах морьтой явсан юм. Бид хоёр тэр өдрөө аймаг орох замд байдаг манайхаас бүтэн өртөө зайтай байдаг байсан маамагинд хүрчихнэ. Тэнд хөөрхийн миний ээжийн ээж байсан учраас эрт ирж тэднийхнийг хэсэж эмэг ээжийнхэн дэргэд зориуд хоног тааруулж хонсон юм. Нагц эмэг ээжийнхэн дэргэд хамгийн сүүлчийн удаа хонсон нь энэ байжээ. За тэгэд маргааш нь тэднийхээс аажуухан мордож давхиад аймгийн төв дээр нартай хурч буурлахынд буулаа. Сайн хүлэг мөр унж яваа эзнээ хичнээн чул байсан хүрх гисэн газарт товлсон хугацаанд нь ямар ч саадгүй хүргэж чаддаг эр хүний дотны хань итгэлтэй хиймэртэй оноо юм шүү дээ. Тэнд хоноод өглөө аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоон дээр очиж нөгөө Шарав гэдэг багштай уулзлаа. Шарав багш надаас 100 орчим үгтэй цээж бичиг бичүүлж, 4 аргын тоогоор өгүүлбэртэй бодлого бодуулж шалгалаа. Би шалгалтанд таньцжээ.
Тэгээд надад худалдааны техникумын нягтлан бодох бүртгэлийн ангид орж суралцах эрхийн бичиг шуудангийн машинаар хот орох зардалд 90 гаруй төгрөг өгч маргааш ирэх шуудангийн машинаар яв гэдэг юм байна. Сургуульд орох ажил ийм амархан бүтчихнэ гэж бодоогүй явжээ. Гэтэл тэр үед хувийн аж ахуйтан хүүхдээ сургуульд явуулах дургүй байснаас хөдөө орон нутгаас сургуульд суралцдаг хүн нэнцэн. Орон нутгаас сургуульд суралцдаг хүн нэнцэн учраас өөрийн сайн дураар зориуд ирсэн. Бас тэгээд бичих бодохтой муугүй над мэтийн хүнийг олзуурхан авдаг байжээ. Тэгээд хөргөн ах намайг шуудангийн Z5 машин цуулгаж явуулаад мордо холбож хөтлөөд буцсан юм. Би ингэж бараг анх удаа ачааны автомашин гэдэг муухай үнэртэй хурдан унаанд сууж хол явж байгаа нь тэр. За ингээд замдаа 3 хоног үргэлж бөөлжиж явсаар сүг улсан амтан нийслэлд орж ирвэ. Жолооч биднийг хуучин усны гудамжны адагт тээврийн товчоо нэртэй хоошоо харсан банзан хашааны үүдэнд буулгаж орхив. Азуулахад өглөөгөр ирсэн тул очих хайлаа ирж сурж олоход хялбар байлаа. Тэгээд машинаас бунгута ойролцоох хужаа гуанзанд орж хуушуур авч цадатлан идээд богцтой юм мөрөн дээрээ тохоод очих хайлаа олохоор алхалаа. Миний очих хайл бол аавын садангийн Донёдын Адья гэдэг айл юм. Адьягва аж үйлдвэрийн комбинатын Булгарын завуудад нягтлан бодогчоор ажилладаг. Тентхийн ажилчдын байранд суудаг аавтай үе тэнгийн насны хүн байл. Түүний зүсийг танина. Харин авгайг нь огт үзээгүй хүн байл. Би аж үйлдвэрийн комбинатын ажилчдын байр гэсэн нэг загварын том 2 давхар хэдэн байшинд хүрч ажиллав. Хүн амтнаас асууж байж байр, орц, хаалгыг мэдэж орох гэтэл хүнгүй төгжтэй хаалгамөргөл. Гадаа гараад бараг л өдөржин хүлээлээ. Орой нар жаргахын үед өнөө хоёр ч авгаатайгаа соёл сохтуу ирлээ шүү. Тэдний хүүхэдгүй айл байж. Эхлээд уулзахад согтуу болоод тэр намайг танихгүй сэжиглэж цэрвэг шинжтэй байл. Сайн аавын нэрийг хэд дахин худалдаж иднэ гихчээр удам судраа дуудаж би тэдний хүүхэд гэдгээ хэлж байж арай ядан үнэмшүүллээ. Гэхдээ яг эрх биш согтуу нарай гайгүй юм болохоор авгай нь Бяхранз гэж Сүхбаатар аймгийн хүн байсан аавын нэрийг хэлж "Гү нэрээ их адилхан тэдний хүүхэд мөн байна" гэж хэлснээр үнэмшиж гэртээ дагуулж орлоо. Адьяггүй надаас аав ээж, эмэг ээж нарын тухай, нутаг орны тухай асууж шалгааж байх зур авгай нь цай хоол хийж аягаллаа. Өлсөж сангаж байсан болохоор жаал идэж ууж авлаа. Би богцоо задалж өөрөм, ааруул, боорцог шуузаа гаргаж өглөө. Тэгээд Адья давчиж өгөрөө гэж ээжийн өгсөн 2 литр архины охийг барьлаа. Ээжийн ирсэн шимийн архины ох хар архинаас дутхгүй хатуу чанга байсан юм. Нөгөө хоёр миний өгсөн архины амттай сайныг гайхан магтаад ууж гарлаа. За тэгээ шүн оройтож надад ор зааж унт гэхэд би ч унтах гэж байлаа. Гэтэл юунаас улсын бүү мэд эрэм хоёр маань хоорондоо маргаж бүр зодолдох нь тэрэ. Би тэр хоёрын дундуур орж салгаж, аргадаж, гуйж байж болиулж эвлэрвсэн юм. Миний аав ээж хоёр зодолдох нь байтугай хэрэлдэх нь ховор. Би тийм амар амгалан нөхцөлд өсөж торинсон болохоор асар их цочирдож тун эвгүй байдалд орсныг яа. Тэр шин би ч сэтгэл санаа хямарсны улмаас нойр муутай хоноод өглөө эрт босож буурал ахта шалавхан уулзахаар явсан. Би ер нь харвагын нойр багтай өглөө эрт босоо сурчсан. Нөгөө талаар архиуж зодолддог ийм хачин айлаас төргөн гарахын төс болж байсан. Намын төв хороо хаана байдгийг мэдэхгүй тул замд таарлцсан хүнээс асууж, будилж, мөнгө нэж явсаар олж очлоо. Замын гуанзанд орж хоол идэхээ бас мартаагүй л хэрэг. Намын төв хороо одоогийн намын төв байрны суурин дээр байсан. Саяхан хүртэл хотын хороо байрлаж байлаа. 3 давхар цагаан байшинд засгийн газар одоогийн улсын багш их сургуулийн төв байранд тус байрлаж байсан юм. За тэгээд намын төв хорооны конторт шууд яваад орох гэтэл үүдний цагт пропуск бичүүлж иргээд буцаагаад хөөчгдөг юм байна. Пропуск гэдэг үгийг анх удаа сонсч байгаа учраас юу байдаг? Түүнийг хаана яаж бичүүлэхийг мэдэхгүй хэн нэгнээс ч асуулгүй гадаа зогсож байтал нэг сайхан ааштай хижээл насны хүн миний дэргэд ирээд "За, хүү чи хаанаас ирсэн бэ? Ямар хэрэгээр хаана орж хэнтэй уулзах гэж яваа?" гэж шалгаал. Би ч хэнтэй уулзаж яах гэж явгаа тэр хүнд ярьлаа л да. Тэгсэн тэр хүн "За ах, чиний уулзах гэж яваа хүнийг би танина.
Тэр хүн чинь энэ байшин дотор л бий. Энэ болон өрөөний чухам аль өрөөнд байгааг олоход бэрх гэд би яруу ажилтаа яваа тул чамд одоо тусалж чадахгүй. Тэгэхээр чи энэ зүүн талд харагдаж байгаа жижиг хөрөн байшинд ороод пропуск бичүүлж ирээд энэ хаалгаараа орж хүнээс асуухад олдно биз гэл. Тэр байшинд зөндөө олон хүн цаваа зогсчихсон. Эхнээсээ намын төв хорооны түүн дээр орон засгийн газрын тим хүнтэй уулзна гэж хэлж ямар нэг бичиг цаас үзүүлэн пропуск гэгчийг бичүүлээд гарч яваад байл. За би ч хамгийн сүүлийн хүний ард очиж зогслоо. Алгуур дөхөж ойрцсоор миний ээлж боллоо. Бусдыг дуурайгаад сумаас хийж өгсөн зам явах бичиг, шар багшийн өгсөн сургуулийн томилолт хоёроо үзүүлэн Баянхонгор аймгийн намын хорооноос намын төв хороон дээр ажиллаар ирсэн ядам сүрэнтэй уулзнаа гэл. Тэгсэн пропуск бичигч залуу. Гэхдээ тэр хүн чинь төв хороон дээр байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Тэгээд ч аймагаас ирсэн хүнд пропуск бичдэггүй юм аа гэд хаалгах шинжгүй. Бүр миний арын хүнтэй ярилцаад эхэллээ. Тэгэхээр ахаа би сая төв хорооны үүдэн дээр очиж асуугаад ирсэн юм аа. Энд байгаа пропуск бичүүлээд ир гэсэн хөдөөнөөс өнөө өглөө ирлээ. Гизсийг хөлсөд байгаа юм. Надад пропуск бичээд өгчхөөчтэй. Ахтайгаа уулзаж мөнгө авч хоол идмээр байна гэж худлаа хэллээ. Түүний цаана сууж байгаа дарга нь бололтой арай ахмад насны хүн намайг өрөвдсөн байдалтай харж байснаа. Энэ хүү худлаа хэлээг байхаа пропуск бичээд өгчих гэснээр ашгүй нэг юм орох хэрэгтэй болсон юм. Ингэж л хөөрхий будилж явсаар төв хорооны байшинд оржээ. Бараг л бүх өрөө хаалга, тасалгааны хаалгыг татаж үдсэн боловч олсонгүй. Хөөрхий ингэж явж байхдаа зарим хүн даашлуулж, зандруулж, хөөгдөж, айж ижиж явсаар сүүлдээ хэдэн давхарт хаа яваа, хаашаа гарахаа мэдэхгүй толгой эргээ зогсож байл. Тэгтэл аж үйлдвэрийн комбинатын яндан дуурч үдийн завсралга болсон дохио өглөө. Хүмүүс өрөө тасалгаанаас цоожлон орж гарч эхэллээ. Нэг өрөөнөөс хоёр хүн гарч ирээд ярилцаж байгааг сонсоход нэг нь гадагш гарахаар явлаа шүү. Тэр хүнийг бараадаж гарах хаалган дээр ирлээ. Цагдаагаас уучраа хэлж бичиг баримтаа аваад гадаа гарлаа. Гадаа гараад гайхаа зогсож байтал нэлийн хожуу буурлах нэг хүнтэй ярилцсаар гарч ирдэг юм байна. Ахын барааг хармагц би арай л уйсангүй гүйж очлоо. Тэгж төв хорооны өрөө бүрийн хаалгыг татаж явахдаа том даргын өрөөгч зөндөө татсан байж таар. Магадгүй дамбгой, цэдэн балгой нарын үүдний өрөөг татаал байлгүй. Цаана давхар хаалганд дарга нар суудгийг тэр үед би яаж мэдхэвд. Тэгэд ч зарим хүнд зэмлүүлж хөөгдөж байлаа. Монгол гуталтай хөдөөгөн юу ч мэдэхгүй мангар амтын явсан юм чинь бусдын нүдэнд содон зэвүүн харагдав биз. Буурлах намайг дагуулan Сүхбаатарын талбайг чиглэн явах замдаа надаас баахан юм асууж лавлаад. За хоёулаа хоол идье гэд нэг гуанзанд ордог юм байна. Тэр гуанзанд миний хуушуур авчид идэг гуанзнаас шал өөр. Хоол зөөгч тогооч нар нь цөм орос хүн байл. Хооллож байгаа хүн ч цөм байх. Ах 1-2 дугаар хоол тус бүр 2 гэж захиад сууж байтал том шаазан тавхтай шүл авчирч өглөө. Халбагдаад амсаад үзтэл хоолоор дав харахгүй муухай амттай юм байлаа. Ахаас айхтаа шүлнөөс хэд халбагдсан болж ганц 2 махны юм байсныг хідэд орхилоо. Мөн арай жижиг тавган дээр хуушуурнаас арай баг ганц ширхэг барзгар хар юм шингэн бор хүрээм дэрэгдэн тусаасан байхыг авчирч өглөө. Ахыг би сэм хартал сэрээгээр идэж байна. Түүнээс ахыг дуурайгаад сэрээгээр жаахан тасалж яваад амсаад үтсэн гайгүй идчих болмоор амттай юм болохоор нь бараг л идчихэд нэг аяга цайвуулаа. Харин зүссэн талх тавг дээр овоолон ёстой их байсан юм. Хожим мэдэхнэ эдгээр хоол нь ногоотой шүл котлет 2 байж. Би яг дандаа мах гурилтай хоол идэж ногоо амсаж үзээгүй бөгөөд анхудаа ногоо голдуу хоол идэж байгаа болохоор үнэхээр идэж чадахгүй байл. Ах намайг зөрүүд энэ Европ хоолны гуанзанд дагуулж хоол идүүлсэн бөгөөд намайг идэж чадахгүй байгааг хараад зэмлэх аястай сургамжилж. Сургуулийн дотор байр чинь чамд үргэлж л ийм хоол өгнө. Чи одооноос идэж сураа гэл. Тэгэд бит хоёр эндээс гараад худалдааны сургууль дээр очиж хичээлийн эрхлэгч Бавуу гэдэг хүнтэй уулзаж бүртгүүлэн хишиг жаргал багшаар Баянхонгорт авдгийн адил шалгалт авахулж түүнд мөн л тэнцэл. Тэнцэхдээ шалгалтаа амжилттай өгсөн сурагчийн тоонд багтаж бэлтгэлээр дамжилгүй шууд 1-р ангид орох боллоо. Ингээд дотор баринд суух болж байр, ор, хүнжил, гудас, цагаан хэрэглэн авч бэлэн болголоо. Дэндээсэн ах төв хороолоо би адяг бахрун салж явлаа.
Адягуйнд тэр шин хоноод маргааш нь авсан байрандаа ирж орлоо. Ингэж би сайн ахын дэмжлэгээр өөрийн хар зоргоор худалдааны сургуульд орсон юм да. Хэрвээ би хүсэл эрмэлзэлтэй хөдлөгдөн зориг гаргаж энэ сургуулийн хаалгыг татаагүй бол миний бие болоод манайхан магадгүй цөмөөр сурсан эрдэм эрдүүлхэн мал маллахаас өөр мэдэх чадах юмгүй бөглөө нутгийн малчид болцохож үлдэх байсан бизээ. Ингэж хэлснээр би малчин хүний нэр төртөө сайхан хөдөлмөрийг муучлан доромжлох гээгүй. Гутаах ч гээгүй. Харин малчин хүн биеэ дайчлан чармайлт гаргавал зөвхөн мал маллах арга ажиллагаагаар зогсохгүй. Өөр ямар ч нарийн эмийг сурч эзэмшин юу ч хийж эрхлэх чадвар, боломж бүрэн дүрэн байдгийг хэлэх гэсэн ухаантай юм аа. Биеэ дайчлахгүй, зүтгэл чармайлт гаргахгүй, залхуурч тэнэгрээд хэвтээд байвал юу ч сурдаггүй юм л та. Би сургуулийн дотор байранд орсноос хойш 2-3 хаан хоноод Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн тээлийн тасаг дээр очиж малын тэжээл хураах ажилд сургуулийнхан хэсэг хүүхдийн хамт оролцлоо. Тэр үед ганц 2 хон сангийн аж ахуй байсан бөгөөд үр тариа бараг тарьдаггүй. Гол төлөв малын тэжээлд зориулан овёс тарьдаг байл. Тэнд 1 сар орчим ажиллаад буцсан юм. Намар оройхон ажил дуусах төхөөд ирлээ. Шөндөө цагаан хервуунаж, зарим үед цас сурж, уул ийм од шарлаж, усны шувууд буцаж эхэллээ. Өдөртөө намрын элчмуутай нар төөнөх боловч шөндөө сүрхий сэрүүсэж жихэн хүйтэн хондог боллоо. Ингээд ирэхээр сэтгэл санаа уймарч, гэр орон нутаг усаа санаж, болдгсон бол оргоо тарьчихмаар л байл. Бид ажиллаа дуусаад буцах гэтэл хотоос очиж авах хунаа машин ирдэггүй 3 хоног хүлээл. Ажил дууссан тул аж ахуйгаас хоолны материал өгөхгүй. Худалдаад авна гэхээр мөнгө байхгүй байсан. Жаахан материалаа дууссан учраас нэг өдөр хоосон унждаг юм. Биднийг удирдах явсан багш Түндэв гэдэг залуу хаан эрэгтэй хүн. За хүүхдүүдээ ямар ч гэсэн юмаа өрөөд явган явж сангийн аж ахуйн төвд очие. Хоолны материал жолдож магадгүй, утсаар хот руу ярихыг бодъё гэд биднийг дагуулад алхлаа та. Тээлийн тасгаас аж ахуйн төв хүртэл 20 гаруй километр хол. Дор бүрдээ хөнжил гудас гэх мэт зүйл боож үүрсэн тул түүндээ зарим чадал тэнхээ муутай бага хүүхдүүдэд түүртээд ойлгохтой явж чадахгүй. Тэднийг хүлээж саадсаар өглөө гарсан хэрн үдэш болсон хойно сольдож ядарсан юмнууд аж ахуйн төвд хурж ирлээ. Багш гүйж байж нэг байшин олж тэнд хоногддог юм байна. Аж ахуйгаас мах гурил ногоо өгч түүгээр хоол хийж идэж гол орлоо. Тэр шөнө биднийг авах машинууд хотоос ирж хонсон учраас өглөө пүүгийг нь тавьж аваад буцлаа. Хотод ирсэн өдрөө 5-ын халуусанд очиж усанд орж хэр буртгаа саан салж цагаан хэрэглэлэн сольж сайхан амарч хоноод өглөө хичээл эхэллээ. Галтмаа гэдэг эмэгтэй багшийн удирдсан ангид намайг хуваарлжээ. Ингэж анх удаа сургуулийн ширээний ард ном заалгахаар суухан тэр. Эхлээд дагнан ерөнхий эрдмийн хичээл орлоо. Багш нар ээлжээр цаг цагаар орж ирээд шин хичээл заал. Алмаарч сууж байгаад зарим хичээлийг тэмдэглэж авч чадалгүй үлдэн ойлгож тогтоож авах юм баг байхгүй. Ийм байдлаар хэд хоног хичээл зуусан болоод сүүлдээ сонирхолгүй болж залхаж шантарч эхэлвэ. Гэр орон аав ээж ах дүүгээ санаж байгаа гэж учиргүй. Багш нарын зааж байгаа хичээл ёстой л нэг чихээр орж нөгөө чихээр торж тэглэх юмгүй л гараад явчихна. Дөрөвчийн орсон хичээлээс асуугдаж монгол хэл энгийн тооноос бусд нь мэдэх хэлэх юмгүй болохоор дандаа муу дүн тавил. Анги удирдсан багш Галтмаа гэж сүрхий ширүүн шаардлагатай өөрөө зоологийн хичээл заадаг залуухан багш баг өдөр бүр орж ирээд намайг зэмлэж заримдаа чихнээс татаж чангааж угаад л загнаж гарна та. Төвний өөр тоох юм хэлэгчгүй дөжөрч дүлийн юм шиг ламтан байл. Өөрийнх нь заадаг хичээлд мөн адил муу дүн авна. Харин хаа очиж хичээлээс хожимдох юм уу таслана гэж байхгүй. Бүх хичээлд суун. Тэгэхдээ ойлгож мэдсэн юм огт байхгүй, ойлгохыг ч бодохгүй. Надад аав, ээж, ах, эгч, дүү, гэр орон, нутаг ус, уул талаас өөр юм бодогдохгүй. Ялангуяа эмэг ээж бүр илүү санана. Хайрхал юмсан. Яаж харих вэ гэж өдөр шөнөг үйл бодно. Хичээл дээр үүнийг л бодож суухаас биш хичээл ойлгоё гэж огт мэрихгүй. Хөргөн ах өвл аянчаар орж ирнэ гэсэн
түүнтэй хамтал буцъя гэж хатуу шийдлээ. Сургуулийн гал тугуунаас нүл ногоо голдуу хоол өгнө. Нөгөө анх эрэхтэй ногоотой хоол идэж чадахгүй байсан хаавах ямар л хоол өгнө ховх сорж орхино. Цаадна гэж байхгүй. Үргэлжил өлөн хоосон байгаа юм шиг ховдоглож, өлбөлдсөн бололцоо олдвол нэмүүлэх илүү олж идэхийг мэрий. Сургуулиас хөвөнтөө өмдөд самц эсхий гутал тавьж өгсөн учраас шинэ хурган дотортой дээлээ ангийнхаа нэг өвөр Монголд 300 төгрөгөөр зарж өдөр бүр шахам хужаагийн хуушуур цойвон авч иддэг байл. Тэр үеийн 300 төгрөгөөр өөртөө хувцас хунар гэр орондоо элдв зүйл авсан бол зөндөө юм ахгүй. Гэтэл юу ч авалгүй дан хоолноос өгч үрсэн хэрэг. Мөн ч гэнэн тэнэг ухаан муутай байж тээ. Ийм байдлаар цаг хугацаа төрөн өнгөрч нэг мэдэхнээ Октябрийн баяр тулж хичээлийн 1-р улирлын дүн гарваа. Тэр үед хичээлийн дүн ерөнхий боловсролын дунд сургуулийн адил улирал бүр 4 улирлаар журналын дүнгээр гардаг байсан юм. Энэ улирлын дүнгээр бараг бүх хичээлд муу гарлаа. Гарахгүй шүүд. Асуултанд хариулдаггүй, хариулах юмгүй байсан юм чинь. Сургуулийн хэмжээгээр над шиг олон хичээлд муу дүнтэй гарсан хүн байхгүй байх юм. Түүний өөр тоохгүй гагцхүү харихаа л бодож байл. Гэр орноос хол шат алгасан сургууль сурна гэдэг санаж мөрөөдснөр болдоггүй. Өөрөөр хэлбэл надад ахадсан ажил юм аа гэж бодогдож байл. Ганц хоёроос бусад бүх хичээлд муу дүнтэй учраа ангийн хурал багш нарын зөвлөгөөнөөр шат дараалан орж, аашлуулж, зэмлүүлж, ер нь л сургуулиас хасах тухай яригдах боллоо шүү. Тэднээс айж имээж, ичиж зовж байсан чи хэрвээ хасагдж хөөгдвөл харин л гэж бодж байл. За тэгээд захирал дээр орох юм боллоо. Одоо яа ихвт хэн дээр ч орсон хамаалга. Манай сургуулийн захирал герман хэмээхэд орж сөрөнгөж олон сайхан гоё даавн костюм сольж өмсдөг, их боловсон хувцалдаг, цэвэр цэмцгэр, ширүүн харц том хамартай, хатуу чанга шаардлагатай зарчимч шудраг хүн байлаа. Түүнээс багш сурагчид цөм эмэн. Тэр ямарваа буруу үйлдэл хийсэн бол хэнийг ч ялахгүй хатуу хандаж, тэгтээ голж шудраг шийддэг хүн байсан юм. Хичээлийн эрхлэгч мөн герман бавуу гэдэг хүн байсныг дээр зохис дурдсан. Энэ хоёр хүн хамт 1920-ад оны сүүлчээр хөрөнгөтний герман улсад сургуульд сурч 1930-ад оны дундуур гадаадын тагнуул туршуул гэж сэрдэгдэн хил сэргээр баривчлагдаж шоронд сууж үйл там айдлан хэлмэгдэж явахтан герман гэдэг зүйлт нэртэй болсон юм байна. Үнэн дээр алуулахаас бусдыг үзэж хатуужсан эх оронч байсан юм. Нэг өдөр галтмаа багш намайг дагуулж захирлын өрөөнд орлоо. Дорж сүрэн бавуу багш хоёр хамт сууж байх юм байна. Эндээс сургуулиас хөөгдөх байхаа гэж би нэг талаар хайж, нөгөө талаар гэртээ харих юм чинь гэсэн хоёр ац бодолтой орлоо. Гэтэл хоёр багш маань ширүүлж загнасангүй. Харин "За хүмүүс чи баг боловсролч олж аваагүй мөртөө өөрийнхөө оролддог хичээл зүтгэлээр бичиг ном сурч сайн дураараа тэр хол газраас ирж шалгалт өгт таньцчихэд яагаад сурч болохгүй байна? Чамд гаднаас нөлөөлөд байгаа ямар нэг юм байна уу? Эсвэл багш нар чамд бусдаас өөрөөр хандаад байна уу?" гэх мэтээр их зөөлөн асуула. Би өөрийнхөө байдлыг ярихыг оролдсон боловч тэдний үгэнд уярч, айж сандраад ойлгохтой юм хэлж чадсангүй түгдэж зогслоо. Гэсэн чи хашир туршлагатай багш нар намайг ойлгосон бололтой жаал ятгаж ухуулаад "Чи муугүй сурч чадна уу? Чамд тийм ухаан, чадвар, боломж бий гэдэгт итгэж байна. Гагцхүү хичээлдээ бүх анхаарлаа төвлөрүүлж хандах хэрэгтэй. Бид ч гэсэн чамд аль болохоор туслана. За одоо ингээд буцах муухай үстэн чинь" гэх мэтэр ярьж гарлаа. Мөн өөрсдөө жишээ татаж бид 10-аад настай жижиг хүүхдүүд гэр орон аав ээж ах дүүгээсээ хэдэн мянган километр алслагдсан капиталист оронд очиж харин хэл мэдэхгүй зүс үзээгүй хүмүүсийн дунд орж тус тусдаа нэг айлд сууж хэдэн жил эх орондоо ирэлгүй сурсан юм шүү. Түүнийг бодвол чи 18 хүрсэн том эр хүн эх орондоо ийм сайхан нөхцөлд байж сурна гэдэг юу ч биш гэлээ. Би тэдний ярианд уярч надад их юм бодуулж ойлгуулсан боловч харих юмсан гэдэг бодлоос юусоо салж чадахгүй байл. Хашир туршлагатай багш хүн хүүхэдтэй хэрхэн яаж харьцахыг энэ хоёр хүн биеэрэн харуулж байсан нь надад хожим ойлгогдсон юм.
Амралтын дараа хичээл эхлээд цөөн хонж байтал хүргэн ах ирж багш байрны захирал надтай уулзаж надад чөлөө аваад хөсөг дээрээ дагуулж очлоо. Тэнд 3 хоног тарган мах, өрөм, ааруул, боо боорцог идэж ёстой нэг жаргалаараа байлаа та. Аянчид ч буцах төглөө. Би ер нь сурч чадахгүй юм шиг байна. Хичээл их хүнд юм. Гэрээ их санаж байна. Та нартай хамт нутаг буцъя гэж хүргэн ахад хэлээд тавьчихлаа. Гэтэл хүргэн ах чи юу ярьж байгаа юм бэ? Тэгэж болохгүй. Өөрийн бодлоор өөрийн хүчээр энэ сургуульд ирээ биздээ. Ийм сайхан боломжийг алдаж болохгүй. Би чамайг аваад буцаж чадахгүй. Аав ч хоёр чинь тэгээ юу гэж хэлэх юм? Чи юу гэж хэлж очих вэ? Нутгийн залуучуудынхаа нүрийг яаж харах вэ? Сургуулиас хасагдж хөөгдөг юм байгаа үсттэй. Ич гэвтэр биш үү хөөе? Чи сайн бод гэсэн агуулгатай үг түс тас хэлээд юур хаалгаадгүй шүү. Миний урам хугарч гомрохох сэтгэл төрсөн боловч бас жирэгцүүлэн бодлоо. Бодоод байхад дээрх 2 багш хүргэн ахын хэлдэг цөм үнэн зөв байл. Нэрэл би тэр хол газраас юу бодож ямар зоригтой яах гэж энд ирсэн юм. Одоо ингээд буцаад харьцглаа гэхэд ном эрдэм сурах ийм сайхан бололцоо дахиад хязээч олдохгүй шүү дээ гэсэн бодол төрөл. Мөн чи нутгийн үе тэнгийн таньдаг залуучуудынхаа нүрийг яаж харж юу хэлэх вэ гэж ахын хэлсэн үг надад дахин бодогдоод болдог. Энэ үг надад их хүчтэй нөлөөлж чи ийм амархан шантардаг арчаагүй холчхор эмтэн байсан хэрэг үү? Чамд нэр төр хор шар гэж байхгүй юу? Бүр нэрлэхийг цан хөдлөд болдог. Манай нутгийн тоотхын бадам гарав, дэлдэнгийн понцог нар дотоод яамны төв сургуульд, самбуугийн балжин лам багшийн сургуульд сурч байл. Тэд цөм бага дунд сургуулиар дамжиж энэ сургуулиудад орсон ч гэсэн би тэднээс юугаараа дутуу юм. Тэд сурч болоод чадаад байхад би яагаад чаддаггүй юм бэ гэсэн шарлах уу атарх узан хөдөлдөг юм байна л да. Ингээд бодож заац буцгаа болъё. Багш нарын хэлдгээр биеэ дайжлан шамдан оролцож заавал сурыг гэсэн бодолд эргэлтгүй хөтлөгдөж үлдэхэр шийдлээ. Хүрэг ах чи баяртайгаар дэмжиллээ. Гэрээсээ ирүүлсэн жаалжуул юм аваад ахаар хүргүүлэн байранд ангорлоо. Хүрэг ах нарын аянчид маргааш нь нутаг буцаж бийж хичээлдэн орж суулаа. Тэр өдрөөс эхлэн би чинь насанд хүрсэн эр хүн шүү. Бусдын сурч чадаж байгаа юмыг би яагаад чаддаггүй юм? Суранчиг, чаданчиг гэсэн хатуу шаардлага өөртөө тавиад сэтгэл санаа хоёрдлагүй мэрэж эхэлсэн. Урд жил бэлтгэл ангид суусан надтай нэг ширэн зэрэгцэн сууж дотны найз болсон сурлах сайтай Цэрэн Дорж гэдэг залууд энэ тухайгаан хэлж тэрчгэсэн туслах боллоо. Түүнд надад тусал гэж захирал багш бас үүрэг өгсөн байжээ. Багшийн заасан хичээлийг анхааралтай сонсож хуучин монгол өвчгөр таталган бүрэн бичиж авдаг боллоо. Хичээлийг сайн анхаарад бичиж авснаа эргээд уншихад ойлгохдохгүй юм байхгүй юм шиг санагдаж урам ордог юм байна. Харин алгебр, геометр, тригонометр, физик, химийн хичээлүүд дээр Цэрэн Доржоор туслуулж байлаа. Мөн урд улиралд заагаад өнгөрсөн ч тэр хичээлүүдийг түүний конспектээс гүйцээж тэмдэглэж авлаа. Хичээлд асуугдахдаа урдахтай адил дуугүй байдган болж ойлгож мэдсний хэрээр ярьж, хариулж, сул дүн авдаг байснаа. Дунд зарим хичээлд сайн дүн авдаг боллоо. Багш нар "Гүчээ чинь овоо сайжирч байна. Зүйтэй, ингэх л байсан юм. Цаашаа улам ахих хэрэгтэй шүү хөөе" гэж сайшин урамшуулдаг боллоо. Хүн гэдэг амьтан ялгүй юмд урамшиж мөн гомддог ажээ. Энэ үг миний сэтгэлийг сэргээж урам хайрлаа. Ингэж ажиллахыг Дорж Сүрмэн багш, Бавуу багш нар, нийт багш нарт анхааруулж үүрэг өгснийг зарим багшаас хойтон жил нь сонсож билээ. Хүнийг гэрхаануудаар ажиглан таньж, яаж ажиллаж, түлхүүрийн хүн хүний онцлогт тааруулж олж чаддгийг миний амьдрал дээр л харуулсан юмдаг. Энэ хоёр хашир надаас өөр хичнээн хүнтэй ажиллаж түлхүүрийн ингэж мэрэгэн олж зөв замд оруулсныг би яаж мэдгэвд? Би багш нарын сайшаал магтаалд урамшин маргааш орох хичээлэн дахин уншиж, зарим хичээлийн сурах бичиг, холбогдох ном, их зохиолыг хүртэл олж ашигладаг боллоо. Тэр үед сурах бичиг нэн ховор бараг олддоггүй байсан. Заасан хичээлээрээ багшаас явуулсан чөлөөт ярилцлага, асуулт хариултанд идэвхтэй оролцож үнэлэлт авдаг боллоо.
Ингэж идэвх чармаалтай гаргасны үр дүнд 2 дугаар улирлын дүн гаргахад муу дүнтэй хичээл байхгүй. Хэд хэдэн хичээлд сайн, 2 хичээлд онц дүн авч миний сурлагын чанарт эрс өөрчлөлт гарлаа. Тооны төрлийн хичээлүүд л нэлээд хүнд байсан юм. 3 дугаар улирлын дүнгээр 10 хэдэн хичээлээс 5-д нь онц, ихэнх хичээлд сайн дүн үзүүлсэн бол жилийн эцсээр шалгалтаар олон хичээлд онц сайн, үлдсэн нь сайн дүнтэй гарсны дотор дахин орохгүй хаагдсан хичээлүүдийг цөмийн онц дүнтэй гарч дунд дүнтэй хичээлгүй анги дэвшин орлоо. Зуны амралтаар удахгүй гэрте харнаа гэж бодоход үнэхээр сайхан байлаа. Гэтэл ардын хувьсгалын 30 жилийн ойн баяр наадмаар хөдөлгөөнт гимнастикт оролцуулна гэд явуулсангүй. Их дээд тусгай мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургуулийн оюутан сурагчдаас бүрдсэн 3,000 хүний жигсаал хөдөлгөөнт гимнастик болсон юм. Ингээд 1 сар гарын хугацаанд туулгалын эрэг болон ярамгийн дэнжид майхан палатагт байрлан гуйлын хөгжмийн аянд өдөрөнжилгүй бэлтгэл сургууль хийсээр наадамтай залглоо. Баяр наадмын эхний өдөр буюу 7 дугаар сарын 11-нд ярамгийн талбайд үзүүлэх тоглолт хийж бидний 1 сар бэлтгэсэн ажил амжилттай дүгнэгдлээ. Тэр үед улсын баяр наадмыг ярамгт хийдэг байсан бөгөөд улс хувьсгалын 30 жилийн тэгшөө учир баяр наадмыг бүтэн 7 хоног хөл хөдөлгөөн зочин гичин ихтэй өргөн тэмдэглэсэн билээ. Нам засгийн ахмад удирдагч маршал Чойбелсон, Бомцинд, Янжманар амьд сэрүүн ажил үргээ гүйцэтгэж байсан бөгөөд тэр юм уу хамгийн сүүлчийн удаа олон хоног үргэлжилсэн том наадам болсон юм. Тэр наадамд хүчит 1024 бүх уран мэхээ уралдуулан барилдаж, хэдэн 10 эрхийн мэрэгэн сурчид цэцмэрг эн үзэж, хэдэн мянган хурдан хүлэг хурд шандсан сорьсон юм. Энд зөвхөн алдар суут бөхчүүдийн тухай товчхон сонирхуулъя. Улс орон даяар их Монгол гэж алдаршсан авраг Шарвжамц, Буур химээх Жамян авраг, Дархан авраг Төвдөнд орж, Батсуур, Чимэд очир, авраг Цэвэн аравдан, Босоо банзар, Боохой данзан, Мэтэн аюур, Банд, Үлзий сайхан, Ванжинхүү, Чүлтэмсүрэн, Самдан жигмэд гэх мэт алдартай арслангууд, мөн нэртэй олон заан ачингууд хэдэн арваараа Монголын өнцөг булан бүрээс өргөдөн ирж барилдсан юм да. Баян-Хунгар аймгаас л гэхэд нисгээр овголсон улсын арслан Аюуш, Начин Наваан, аймгийн арслан Даш, Агванар урилгаар. Баянлаг сумын Даваахуу хувааран ирж оролцсон барилдсан юм. Шоронд ял эдэлж байгаад өршөөлөөр наадмын өмнөхөн суллагдсан манай сумын заан цолтой Нанжидгой барилдах болж би дээлийнх нь ханцуг мошгид сууллаа. Манай аймгаас барилдсан бөхчүүдээс Даваахуу дөрөв давж энэ амжилтыг хэдэн жил дараалан давтсан боловч начин болж чадаагүй аз муутай хүн. Аюуш Наваанаар ганц давж бусд нь нэгийн даваанд өвдөг шороодож билээ. Харин манай сумын Нанжидгой 49 настай байсан ч анх даваанд учирсан бөхөн орхиж надад бүхний бордоо болох бяслаг боорцог ёотон идүүлж баярлуулсан юм та. Энэ нь шоронгийн хүнд хөдөлмөрт нухлуулж байсны ач болов. Бэр хүчтэй хүн сайхан юм билээ. Төвдөнд орж авраг мөн л 2 хоногийн өмнө шоронгоос суллагдсан хэрн 1024 бөхөөс шалгаран 10 давж 11-ийн даваанд Цэвэн аравдан аврагтай үзүүр төрөө булаацалтахаар үлдэж түүнд унаж үзүүрлсэн юм. Тэр үед алдарт хүчит авраг Батсуур, Чимэд очир, уран гоё угсраа олон мэхэрэн гайхагдж байсан хурц ширүүн арслан Дэрэн, Бор химээх Самдан, Жигмэд, Ванжинхүү, Цоодол, Хужаа химээх Чүлтэмсүрэн зэрэг сайчууд ийдэг ялалзаж, Бадам сэрээжид, Найданд орж, Лувсан дамдин, Лувсан, Авхиа нарын хожимын суутнууд шинээр гарч ирж, Бярмихэн жигдэрч Ахмад алдартнуудыг айлгаж эхэлж байсан гэд бодоход энэ хүн эгэлгүй хүчтэй байсан нь эргэлзээгүй. Баяр наадмын ажиллагаа дууссан өдрийн орой ярамгийн талбайд бүх нийтийн өргөн үдэшлэг бүжиг цэнгэн зохиогдсон юм. Тэр үйлчлэгийг тарах үеэр офицерын сургуулийн зарим танхайчууд, хулиганчууд өдөөн хатгаж, гимнастикт оролцсон бараг бүх сургуулийн оюутан сурагчдыг хамран талдсан лутам зодоон болж нэлийн хүн хүнд хөнгөн шархтжээ. Харин манай сургуулиас энэ зодоонд цөөхөн хүн оролцсон байлаа. Маргааш өглөө нь үүр дөнгөж хаярч байхад офицерын сургуулийнхныг жагсаагаад явган маршаар хот руу аваад явлаа. Биднийг машинаар аж ахуйн сургууль дээр хүргэж өгсөн юм. Хожим сонсохны офицерын сургуулиас хэдэн 10 хүн хөөгдсөн байлаа. Ингээд би 7 дугаар сарын 20-оор шуудангийн машин цууж 5 хоногийн дараа гэртээ харж
аав, хоёр ээж, ах эгч дүү нартайгаа учран золгосон сайхан мөчтэй уучлаа. Намар хот буцахтаа дүү Бэгз хөргөн ахын отхон дүү Пүрвсэн хоёрыг дагуулan ирж өөрийнх нь сургуульд оруулан дотор баринд хамт амьдарч суралцах болсон юм да. Ингэж манайхны сургуульд сурах зам нээгдсэн түүхтэй. Нөгөө офицерын сургуулиас хөөгдсөн танхайчуудаас Хогийн Борис, Давг Доржмитийн засагшгүй этгээдүүд яаж игээд манай сургуульд шургалж амжижээ. Тэдний балгаар манай сургуулийн зарим сурагчдын хүмүүжил сахилгад илэрхий муу нөлөө үзүүлж юм л бол зодон цохон гардаг боллоо. Гэлээч тэд удалгүй хөөгдөж далд орсон юм. Манай ангид хуйг гэгч худалж, хулгайч, дээрэмчин, зодоонч бусдад дээрлэхүй этгээд орж ирсэн байлаа. Тэр савл хийвэл бусдад дээрлэхэж хэд хэдэн хүүхэд зодож багсаг юм дээрэмджээ. Надад халдах нь гайгүй байснаа нэг өдөр муу үгээр доромжилж дэвтэр ном ийш тийш нь авч шидлэн элдвэр өдөн хатгаж дээрлэхэд болдгүй. Тэгэхэр миний дургу хурч номоо булааж аванга бөкс рүү өшөглөөд орхил. Нилээн ч хүчтэй өшгөлсөн байл. Тэгтэл нөгөөгч нь эргээд миний өрөөсөн хацар руу хүчтэй дээлсэд авах нь тэрэ. Сүр хийж өвдлөө. Би уурт зөрүүдлээд сүвэр нь хүчтэй цохилоо. Энэ муу хөдөөгийн мангар хар чинь ихэд байх нь чамайг хашраагаад өгийгээд дахин дайрахаар би баруун гараа зангидэн зүүн шанаар нь хамаг хүчээр дээлсээд үүгч дугур чадалгүй сандал ширээ дамнан годройтуулан нам унгачглаа. Хэдэн хормын дараа санжганж салгалсан юм босоод ирлээ. Би эхлээд цохиод алжихгүй гэж айж билээ. Тэгээ босоод ирэхэд нь би за хөө хин хэнийг хашраах вэ? Хөдөөгийн мангар харын чин дотор бие хамгаалах чадвартай хүн байдгийм шүү. Чи энийг ойлгож ав. Дахин надад юм уу ангийн хин нэгэн дээрлэхвэл бүр дахин өндийхгүй бол чин цохино гэж мэдээрэй гэж сүрхий далайлгалаа. Бид хоёрын энэ зодооныг манай ангийнхан цөм эр эмгүү харж байсан бөгөөд түүнд урдэн зодуулсан дээрлэхүүлсэн хүүхдүүдийн бахан хансан бололтой байж билээ. Түүнээс хойш манай ангийнхан намайг хөдөөгийн мангар хар гэж шоолж хочилдог болсон юм. Хэдэн сарын дараа бид хоёр дахин муудалцаж зодох гэж дайрахт нь бас цохиод унахчихснаас хойш сургууль төгсөлтлөө над руу дайраагүй юм. Манай ангийнхан хуйгийг дээрлэх гэхэд нь мангар дуламж авт хэлэн шүү гэж айлгадаг байснаа хожим ярьдаг байлаа. Тэр бас л офицерын сургуулиас хөөгдөж биеэр надаас баггүй бас л сүрхий хулиган байсан юм бил. Харин сурлагаар муугүй онцгийн зөрчил гаргаагүй учраас сургуулиас хөөгдөөгүй байж байгаа төгссөн бөгөөд ажил дээр гарсан хойноо юунаас ч болсон юм шоронд орсон гэж дуулдсан. Би зодон зөвхөн хийхийг мэдэхгүй, тийм юмд оролцдоггүй байсан юм. Харин бусдад тэр дундаа жижиг давжаа биетэй ядруу нэгэндээ дээрлэхүү зан авир гаргасан хүнд яснаасаа дургүй хурч өмгөөлж хамгаалахыг хичээдэг байсан юм. Манай ангийн бас манай аймгийн өрөөсөн чихэн хулгар Ирээндэ гэж нэлийн зожиг ном амьтанд өөр ангийн дохир хочтой пүрв дээрлэхэж зодохоор нь би түүнийг өмгөөлж пүрвийг салам зодож хил амд орооцолдод авсан юм. Энэ бол сургуулийн төгсөөд үнэмлэх диплом авахар хүлээж байсан үе байл. Пүрвээ бит хоёр сүлдээ дотн сайн найзууд болсон л доо. Миний хоёр гар овоо хүчтэй байсан нь хар багаасан худгаас ховоогоор ус их татаж, цангасан олон мал усалсан. Эмнэг догшин адуу малтай ноцолдож, морь нилийн уургалсан. Хүнд жинтэй ачаа бараа өргөж, аргал түлш үүрч зөөсний ач байсан бизээ. 1952 оны ихээр буюу өвлийн адаг сарын битүүнд маршал Чойбелсон нас барж, түүний шарлыг зөвлөлт холбоот улсаас гал тэргээр авчирхад сургуулиа төлөөлөн хэсэг багш сурагчдын хамт вокзал дээр тосож авах гашуудлын жагсаал цуглаанд оролцож явлаа. Маршлын шарлыг засгийн газрын ордны 2 дугаар давхарт байрлуулж, хэд хоног гашуудан салах ёс гүйцэтгэхэд бага насны сониуч зангаар 5-6 удаа дараалал зогсож дахин орж үзэж байж билээ. Улс орон даяар 14 хоногийн гашуудал зарлаж, энэ өдрүүдэд насанд хүрсэн бараг бүх хүн уйлж унжин гашуудаж байхад бид хичээлгүйхэр нь ангидаан цугларч, ширээ сандал дамжин хөөцөлдөн ноцолдож байсан юм. Нэг өдөр ингэж угаад захирал багшид баригдаж, алгадуулан хэд хоног ирүү жайж исэн юм шиг санагдаж өвдөж билээ. Одоо эргээд бодоход мөн ч тэнэг дүрсгүй байж тээ. Ер нь би сургууль сурч байхдаа хөгийн амтан байснаа одоо эргээд бодоход инээд хурч ичих шиг болдог юм. Өвөл сургуулиас тавьж өгсөн нэг мө хөвөнтөө өмд цамц эсхий гутлын гутлаас нь салахгүй.
Хувцас эн тэндгүй уранхай, цоорхой, эсгийн гутал хөлийн өсгөнийхөө уул хэсгээр цоорчдаг. Жирэг цуваад болдгүй. Түүнд нь ичиж зовох юм байхгүй. Тэр үед ихэнх сурагч ийм байдалтай л явдаг байл. Хичээлээс гадуур бидний хийдэг гол ажил бол гар бөмбөг тоглож байгаа хүмүүсийн тоглолтыг сонирхож их харна. Манай сургуулийн хашаанд гар бөмбөгийн сайхан талбай байдаг. Тэнд хотын шилдэг гар бөмбөгчид бараг өдөр бүр цуглаж тоглодог байл. Манай сургуулийн тооны багш Загдаа гэж үнэхээр сайхан тоглодог Орос маягийн залуухан хүн байсан. Тэр л биднийг дагуулж ирж тоглодог байсан баг. Гар бөмбөгийн улсын шигшээ багийн тамирчин Агван дугар, ах トゥ авир мэд, хожим гавьяатуулсан доржжүгдэр, болдоо гэх мэт сайчууд ирж тоглодгоос тэдний тоглолтыг харж ханамааргүй гоё болдог байсан юм л да. Бид бас тэвэг өшгөлөж, дэм бэдэж, самар цөмж цаг нөхцөн. Орой хичээл давтаж гэрийн даалгавраа хийн. Манай сурагчдын дотор байр тэр үеийн усны гудамжинд одоогор бол улсын их дэлгүүрийн баруун хойх нь нэлийн том дан цагаан байшин байлаа. Хичээлийн болон дотор байрны хоорондох замд хужаагийн хувийн мухлаг гуанз, одоогийн тохиролцооны дэлгүүр мухлаг шиг зайгүй шахам яриаж байх. Тэд өглөөр дон гойж орой харанхуй болсон хойно хаадаг. Хичээлд очих буцахдаа тэр олон мухлагаар дайрч лангуун дээрх савнаас нь авгай самар ямар үнэтэй вэ гэж хэлээд л баг шиг атгаад авна. Тэгэл нөгөө олон мухлагаас ингэж амталсаар явтал хөвөнтөө өмд цамцны дөрвөн халаас самраар дүүрэндээ. Түүнийг завсар чөлөөл гарвал цөмдөг. Мөнгө байвал хужаагийн хуушуур, лаазтай молко сүүнээс нөхч. Цагаан сараар нутгийн таньдаг айл, хотод гэртээ хүүхдүүдийнхээр хэсэж, жаал чихэр бов цоглуулж, шинэ хуучрахаар идэж гарна нөөх. Зарим багшинд очиж мод өрөлцөж, хагалж, жиргэж өг. Хүүхдийг харах, ус авч өгч зэргээр ажиллаж хоол олж идэнэ. Ганц хоёр төгрөг олж самранд өгнөдөө. Сургуулийн хоолнд огт цадахгүй. Мөн чи хийддэг байжээ. Ер нь норомтой хоол цагаар иддэг хүн их ховдог, өлбөлзөж явдаг юм шиг байна л. Энэ үед эд бараа нэлээд ховор байлаа. Тэхийн гэж нэрлэдэг дам модон барилгатай дэлгүүрт үе Орос ноосн давуу гардаг байлаа. Хичээлгүй нэг өдөр би тэр дэлгүүрт ганц мөнгөгүй мөртөө очиж дараалан ихэн шахам зогсно. За тэгэхээр 3 м давууны гар талон олж авнаа. Худалдагч гараар бичсэн талон урдчин тараагаад дараа нь мөнгөө каасанд тушааж бараахан авдаг байсан юм. Нөгөө гар талоноо нэг баян панцчинд 50 төгрөгөөр зарж тэр мөнгөөр хэдэн өдөр бууз хуушур авч идсэн юм. Тэр үеийн 50 төгрөг бол асар их мөнгө байсан бөгөөд түүгээр юм авч гэртээ авчиж өгсөн бол аштай байхгүй. Гэтэл тэгсэнгүй, хоолноос л өгсөн хэрэг. Бас нэг амралтын өдөр өндөр хоршоонд зөвл толботуулсан гоё амттай боодлын печень. Нэг бодол нь 50 мөнгөний үнэтэй их хэмжээгээр хөдөлдөө. Бэгз пүрвсэрэн бид гурав дундаа 3 төгрөгтэй очиж дараалал зогсож 6 боодлыг худалдан авч хятад мухлагт нэг нь 1 төгрөгөөр зарж дахиад 12 ширхгийг авах зэргээр гурвуулаа өртөөчлөн бие биедээ дамжуулан хятадуудад өгсөөр дэлгүүрийн бичээн зарагдад дуусахад бид 100 гаруй төгрөгтэй болж хувааж авч байсан юм та. Тэр мөнгийг би хил болсон хойно мөн л идсэн байх. Харин манай бэгз намайг бодвол овоо ухаантай тооцоотой ханддаг учраас гэртээ хэрэгтэй юм авсан байж магадгүй. Энд ашрамт хэлэхэд би ер нь багаасаа нэлийн үрлэгэн мөнгийг хэмнэж ариг гамтай зарж чаддаггүй, нарилж хямгаддаггүй явсаар өдийг хүрч. Харин одоо л амьдралын эрхээр бага зэрэг тооцоотой хандаж сурхан шиг байна. Хамаагүй зарцуулъя гэж бодлоо ч гэсэн орж байгаа өчүүхэн орлого амьдралын наазахын хэрэгцээнд хүрэхгүй байгаа юм чинь яах вэ? Ингэж хичээлдэн явж, сурч, амьдэрч, эрхэлж, тоглож, он цагийг өнгөрүүлж байтал нэг мэтгэд 3 жил ард хоцорч би сургуулийн төгсөх төглөө. Диплом бичигдэхэд бараг бүх хичээлд онц түнтэй төгсөгчдийн дотор насаар ахмадын хувьдж тэр юм уу аль эртнээс л захирал хичээлийн эрхлэгч нар ойроор өрөөндөө дуудаж, элдв юм асууж, товч анкет бичүүлж авдаг байлаа. Заримдаа танихгүй хүнтэй уулзуулдаг байлаа. Энэ нь улсын хянан шалгах комисс, сангийн яам, улсын төлөвлөгөөний комисс зэрэг газрууд өөртөө авах бодолтой судалж ч сонирхож байсан нь ч тэр байжээ. Хавар 4-р сарын сүүлээр ангийн багш Шарвын удирдлага дор манай ангийг төгсөх жилээс даасан ангиара Дорнод аймагт практик хийхээр явлаа.
Тэнд очиод хүн бүр нэг байгууллага суманд хуваарлагдаж би 10 жаргалант гэдэг сумын анхны хоршоон дээр очилоо. Намайг тэнд очимогцсон улсын бэлтгэлийн мал махан бүтээгдэхүүнийг бэлтгэх ажил эхэлж нэгтлэн бодогч байхгүй газар очисон учраас ямар юмны дадлаг практик хийх бөөн ажилтай учрлаа. Нэгтлэн бодогчгүй учраас намайг зориудын туваарлсан байж л дээ. Би шууд л Нябагийн ажил хийж мал махны тооцоо бодох боллоо. Ядаж тэр жилээс эхлэн улсын бэлтгэл нийлүүлсэн мал махны үнэнд бараа оролцуулан олгож бараажуулж эхэлсэн жил таарсан юм. Төлөвлөгөөт даалгаварт тушаасан махны үнэнд цэнхэр өнгийн картаар бараа олгох. Төлөвлөгөөнөөс давуулсан махны үнэнд улаан картаар нэн ховор бараа өгөх журамтай байлаа. Түүнчлэн тэмээний эр ноос, ямааны ноолуур, бодийн хөөвөр, хялгас хажуугаар нь эд тушаагдж түүний үнийг тооцож олгуулах ажил давхар хийгдэж байсан юм. Тэр сум мал олонтой том сумын төвөр зогсохгүй ганцаараа 5,000 гаруй толгой малтай Монголд дээгүүрт орж байсан Лут баян байсан юм. Энэ төвөгтэй бодлиантай ажлыг гүйцэтгэхэд аваран заалгаж сурсан хятад самбин миний баг зэргийн авьяас 2 л хэрэг болсон юм да. Миний бие энэ бүх ажлыг 1 сар шахам хугацаанд толгой өд татлагүй өдөр шинэгүй сууж байж гүйцэтгээд хугацаагаа дуусгаж боцлоо. Хэр зэрэг ажилласныг мэдэхгүй. Ямар ч гэсэн гомдол гаргасан хүн гараагүй. Сумын нам захиргааны удирдлага өндөр сэтгэлдэлтэй сайшин магтаж үдсэмдэг. Сүүлд нь манай аймагт хуваарлж ирүүлээч гэсэн хүсэл тавьсныг бодоход би муугүй ажилласан юм байлгүй дээ.